Сайн байцгаана уу? Level Up суугийн e-sport мэдээний хэсэгт тавтай морил. Өнөөдөр та бүхэндээ Counter-Strike-ийн Super Odd тоглогч Simple Falcons багт тоглож эхэллээ. Орос тоглогчид дайнаас болж гадуурхагдаж эхэлсэн үү? Dota 2-ын Spirit багийн бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдөх вэ? PUBG Mobile Global Championship Монголын 4 баг оролцож байна. Thunder Peak World Championship Монголд баг төрүүллээ гэсэн мэдээллүүдийг хүргэнэ. Counter-Strike-ийн Super Odd тоглогч Simple 2016 оноос хойш Navi баг тоглосон. Тэгвэл тэрээр саяхнаас Falcons баг тоглож эхэлсэн байна. Тэрээр сүүлийн 1 жил итгэхгүй сэлгэнд байсан эцэст саяхнаас Falcons багт зээлэр тоглож эхэлсэн. Гэхдээ түүнийг Falcons багт ирснээс хойш Falcons баг 4 дараалан хожигдоод байгаа юм. Тэгвэл Simple саяхан Telegram дээрээ залуусаа үзэн ядалтаа зогсоо. Нэг л өдөр бид нэгч болон map хожно. Би үүнийг арамертал байгаасаа гэж найдаж байна. Бид нэг баг гэхэд үнэхээр сул хэвээрээ байна. Энэ тийм зүртэй зүйл биш шүү дээ. Ядаж л бид 13-0-оор хожигдоогүй байна гэж нийтэлсэн байна. Мөн тэр Ejel TV-д өгсөн ярилцлагынхаа үеэр Шанхай мажорын топ 8-д үлдэх зорилготой байгаач багийнхныгаа мэдрэхэд цаг хугацаа хэрэгтэй байна гэж хэлжээ. Хөтлөгч түүнээс таны хуучин баг Navi таныг сэлгээнд байх үед маш хурдан шилдэг баг болсон нь тань ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ гэх үед тэр надад тэд бүгдээрээ оюун санааны хувьд хүчрхэг болсон мэт санагдсан. Ялангуяа Copenhagen-ний дараа хүмүүс тэднийг супер одгүй гэж ярьж байгаа ч би тэднийг супер одоттой гэж бодож байна. Зүгээр л дандаа өөр супер одууд өөр тодорч байгаа гэж хариулсан ба Navi-та Шанхай мажорт харуул эцэст нь ядаж нэг map ялах болно гэж хэлжээ. Орос тоглогчид дайнаас болж гадуурхагдаж эхэлсэн үү? CS2-ийн IM Rio тэмцээнд Navi баг Virtus Pro багийг хоцсны дараа тэдэнтэй гар барихаас татгалзаж байсан. Үүний шалтгаан нь Navi баг бол Украины баг, харин Virtus Pro багийг Оросын олигарх санхүүжүүлдэг учраас тэрсэн таамаглал олон нийтийн дунд гарчээ. Тэгвэл саяхан Dota 2-ын Gaming Gladiators багийн тоглогч Queen Public матч тоглолтын үеэр нэгэн тоглогчийг би чамайг Орос гэж байна. Чиний хогийн саунд төрсөн чиний буруу биш гэхэд нөгөө тоглогч нь би Орос биш. Гэхдээ танай багийн тоглогч Орос. Чиний ингэж хэлж байгаа чинь инээдтэй байна гэхэд Queen манай багийн тоглогч Орос биш. Тэр Казахстан гэжээ. Gaming Gladiators баг саяхан Орос тоглогч болох дураач байгаа Казахстаны Ватснаар сольсон билээ. Queen-ийн энэ ярианы бичлэгт харсны дараа түүнийг үндэс угсаагаар ялгуурлан гадуурхсан гэж олон нийт үзэж дургуутслээ илэрхийлсэн байна. Gaming Gladiators баг уг асуудлаар албан ёсны мэдээлэл гаргасан ба мэдээлэлтэй бичлэг таслагдсан байсныг мөн Queen-ийн хэлсэн үг Оросуудыг бүгдийг нь хамруулж хэлээгүй гэж найдаж байгаагаа дурдаад Gaming Gladiators баг ялгуурлан гадуурхалтын эсрэг байдаг. Би дахиж ийм явдал гаргахгүй тулд шаардлагатай арга хэмжээг авах хэмээн мэдэгджээ. Queen мөн өөрийн X суудснаа хэцүүхэн тоглолтоос олж бухимдын хэлсэн үгэндээ уучлалт хүсэж тоглохдоо хэл яриагаа цэгнэх тал дээр хичээж байгаагаа бичжээ. Энэ жилийн TI-ийн дараа Оросын Spirit баг Украины 2 тоглогч болох Yatoro болон Mira нараа идэвхгүй байдал шилжүүлж байгаагаа зарласан. Тэгвэл Spirit багийн бүрэлдэхүүн цаашид хэрхэн өөрчлөгдөх бол? Өнгөрсөн TI-д хангалттай амжилт гаргаж чадаагүй Spirit баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж магадгүй байсан ч яагаад заавал Украин тоглогчдоо идэвхгүй болов? Эдгээр тоглогчид багтаа 2 удаагийн TI авраг, 1 удаагийн Riyadh мажорын авраг авчирсан шүү дээ. Тэднийг хассан шалтгаан нь Орос Украины дайнтай холбоотой юм шүүз. Spirit багийн мэдээллийн дараа Yatoro Dota 2-оос төр завсралга авч байгаагаа мэдгдсэн. Сая болж өнгөрсөн Bitboom Dacha Belgradад офлайнер Collapse нь оролцоогүй. Collapse-ийн хувьд TI-ийн дараа томоохон багууд болох Liquid, Bitboom багуудаас тоглох хүрлэг авсан гэсэн мэдээллүүд гарсан. Spirit багийн менежер Dmitry Belovын мэдгдснээр Collapse 1 сарын 1-нд баттай буцаж ирнэ. Харин Mira 3 сар орчмын дараа Yatorog 6 сараас нэг бүтэн улирлын дараа эргэж ирэх магадaltaй тухай хэлжээ. Ямар ч тач Spirit баг дараа жил ихэд бүрэлдэхүүн нь хэвийн болох магадaltaй байгаа юм байна. 3 сая долларын шагналын сантай PUBG Mobile Global Championship 2024 тэмцээн Малайз болон Англи улсуудад зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монголын 4 баг оролцож байгаа юм байна. Уг тэмцээнд 49 баг оролцож байгаа бөгөөд Монголоос 4 Miracle Vibes, Falcons Force, Stalwart, IHC зэрэг багууд оролцгоожээ. Stalwart баг шинэ бүрэлдэхүүнтэй орж байгаа. Харин хуучин гишүүд нь Сауди Арабын Falcons багийн санхүүжилттэй Falcons Force нэрээр тоглох болсон. Өнгөрсөн жилийн Global Championship тэмцээнд Монгол багууд маань жинхэнэ галыг хасааж эхний 4 байрын 3-ыг нь эзэмсэн. IHC баг 1-р байранд орж, Stalwart 2-р байр, 4 Miracle Vibes 4-р байранд орж байсныг та бүхэн санаж байгаа байх. Харин 3-р байрыг Бразилийн Alpha 7 баг авч байлаа. Бразилийн уг баг энэ жилийн World Cup-д аврагсан нь хамгийн хүчтэй өрсөлдөгч болгоод байна. Энэ жилийн Global Championship-т Монгол багууд маань хэрхэн оролцох бол бүгдээрээ утасныхаа цэнэглэгчийг мушгин дэмжих л үйлдэлээ дээ.
Германы Берлин хотноо болсон $850,000 шагналын сантай Thunder Peak World Championship-д Монгол баг төрүүллээ. Уг тэмцээн нь $1 сая шагналын сантай Blast Premier World Final тэмцээнд зэрэг явагдсанаар хүчтэй өрсөлдөгчдийг цөөлж Монголс багт таатай нөхцөл бүрдүүлжээ. Thunder Peak World Championship-д 16 баг оролцсон бөгөөд плей-оффт 8 баг шалгарчээ. Плей-оффын тоглолтод Монголс баг Imperial 3D Max багуудыг булган авч аваргын төлөө Heroic багтай тоглосон. Эхний мэп болох Heroic багийн сонгосон DAS 2 дээр Монголс баг 13-8 харьцаагаар ялсан бол өөрсдийн сонгосон Ancient дээр 6-13-аар ялагдаж, 3 дахь мэп Anubis дээр 13-11-ээр, 4 дахь мэп Mirage дээр 13-2-оор ялсан. Ийхүү Heroic багийг 3-1-ээр буулган авч аваргын цом болон $500,000 эзэн боллоо. Германд амьдардаг монголчууд маань олноор ирж Монгол багаа уухалан нэмжиж байлаа. Монгол багийн тамирчидаа баяр хүргэе. Level 5 суугийн e-спортын мэдээлэл хэсэг байлаа. Баярлалаа, баяртай.